Зя сайн сон үзэгчтэй өнөөдөр мэтлэгээр хэдүүлээ 2018 онд нээлттэйсэн Хятадын Ага студиоос гарсан Skisser 7 буюу хайч долоо гэдэг энэхүү аниме талаар ярихад бэлэн болоод байна. Уг аниме нь Netflix дээр цацагснаас хойш дэлхийд дахин маш алдартай болсон энэ лирчийг авч байгаа аниме. Тэгээд инээдмийн мөртлөө драматик амир амьдралын мөн чанарыг юм хүм ойлгуулсан гэх мэт бас үзүүлэн мүлжүүртэй гоё аниме байгаа. Маш сонирхолтой аниме. Тийм болохоор та нар бичлэгээ таалан сууж дуустал үзээрэй гэж хүсье. За энэ маань манай гол дүрийн залуу энэхүү залууг таргет болгосон байгаагаар хэлж байгаа. Тэгээл тэнгэрээс дүүж ирээл цонхыг хаглан ороо. Яа амар скэс. Эхлэл болсоо гэдэг. Тэгээ шууд харагдсан руугаа дайраал шигдөө цадчаа. Авчина нөгөө таргет босс руугаа шууд хүсрээл орсон. Сандалтай шууд нефт зоочж байгаа юм да. Тэгээд нөгөө аллах хийсэн захиалах дадлага байсан юм лээ. Тэгээд нөгөө захиалсан хүнээсээ мөнгө аваад байжсэн. Манай хүн дундуур нь цавж яжтий. Тэгсэн яагаад гэсэн чинь өөрийг нь алуулахаар өөр нэг хүн бас нэг илүү их мөнгө төлс байд юм байна. Энэ бол яалтчгүй алуурчны зан шүү дээ. Тэгсэн чи юу вэ? Манай хүн чинь өөрөө төсөөлжил байсан юм байна л да. Нэг дахиатай хамт. Яг үндэ манай хүн чинь өөрөө нэг үхрийн гомь юу юм. Нэг гомь шиг юм зардаг. Нэг тийм дэлгүүрийн ажилт юм байлээ. Энэ хараад байсан чи манай хүн ингээд хайч ингээд алсаас өдөртөд эргүүлээд идэв юм шиг байна. Энэ чадвар нь юм шиг байна. Би гинт нөгөө дахиад өсөрч орж ирэлсэн. 7 бити дахиж үхрийн гомь зар хэдүүлээ одоо алуурчин болцгоо. Илүү их мөнгө өгдөг. Тэгээд олон давуу талтай. Тэгээд ийм гоё ажлыг өөр хаанаас олох юм бэ гэж нөгөөтөө ятгаж байна. Нөгөө дахиад нь хоош харснаа. Чи өнгөрснийхөө талаар мэдхийг хүсэхгүй байна. Гэсэн чи миний өнгөрсөн алуурчтай холбоотой ямар нэгэн зүйл байдаг юм гэж асуухт нь. Үгүй л дээ. Бид хангалттай их мөнгө хийж чадах юм бол чамайг сатан дээр авчираад бидний технологиор нь чиний өнгөрсөн ой санамжийг чинь сэргээж чаднаа. Тэгээд тэр чи хэр их мөнгө болох юм бэ гэсэн чи 1 сая йен гэж байгаа юм да. Энэхүү анимэнд хөлсний алуурчин гэдэг бол хамгийн эртний мэрэгжил бөгөөд хүмүүс байгаа газар үзэн ядалт байдаг. Үзэн ядалт байгаа газар алуурчид байна л гэсэн үг. Энэ ертөнцид хоёр төрлийн алуурчид байдаг ба эхнийх нь full time killers буюу илүү албан ёсны засгийн газар дэмждэг. Нэг үгээр бол FBI agency шиг алуурчид байдаг. Харин нөгөө нь self employed killer буюу хувь хүн хөлсний алуурчин л гэсэн үг. Энэ нь гэхдээ албан бус байдаг болохоор өөр мэргэжлэр далталж амьдрах хэрэгтэй байдаг. Нэрээ манай энэ гол дүрийг 7 гэдэг. Энийг зүгээр дахиад гिचээ. Би зөвхөн хайч иргүүлж чадна. Яаж алуурчин болж чадах юм бэ гэтэл дахиад чам шиг залуу өнгөрсөн дурсамжгүй, гэр бүлгүй, найз эсвэл суртахуун байхгүй, мөнгө байхгүй хүн учраас алуурчин болоход яг тохирно. Гэт алуурчин болоход туслах скил зааж өглөө. Эхний скил гайба өндөг. Энэ скил нь болохыг хүссэн ямар ч ид зүйл амьтны дүрд хувирдаг. Гэхдээ зөвхөн гадаад төрхөн л өөрчлөгддөг. Бусад зүйл нь хэвээрээ байдаг. Янз бүрийн саси чадвар энтер болоо байхгүй. Тэгээд энэ өндгөөрөө чи алуурчин өөрөө болж болохгүй юм уу? Ачлалгүй зэлэг энэ бүхний би чиний өнгөрсөн дурсамжийг чинь сэргийх 1 сая йенийг олоход хийж байгаа болохоос үнэтэй машин дарсны төлөө хийгээгүй шүү. Хоёрдугаар скил ганц дайралтаар устгах галсан зүгээр бууз барьж авах дасгал гэдэг юм. 3-дугаар скил энэ болчмор шиг хөөрхөн зүйл мань хүнийг зөөж авч явах юм унаа юм байна л та. Энд ч одоо юу ярих вэ? Ингээ 7 маань эхний ажиллагаанд орлоо доо. Нэг гэрлэж буй хосын эхнэрийнх нь үсийг хайчлах даалгавар юм байна. Энэ даалгаврыг нөхрийнх нь ex girlfriend нөхсөн юм байна л да. 500 йенээр. Энэ ex-үд хийвгүй шүү. 7 маань нэг гахаа болж ороод яг эхнэрийнх нь үсийг нь хайчлах гэтэл хосын зургууд гараад ирдэг. Seven маань тэрний зургийг хараад надаа яагаад тийм дурсамж байхгүй болоо гэд орчноо чаавас. Ой санамж алдсан юм л та чаавас. Нөгөө нөхрийнх нь үсийг нь андуураад хайчилчихжээ. Тэгсэн зугтаж байх замдаа нэг Стани нэг роботыг мөрөгчдөг. Тэр робот нь 7-ний энийг зүйлчиг ямиг хараад дайсан байна гэд дайраад ундаг.
Яг балархын даваан дээр нэг дажгүй бэлтийг үсгэв. Авардын энэ алуурчдын зүйлд чамд ямар атсаа хийж байгаа юм гэж асуудаг. Гэвч ярьж дуусаагүй нөгөө рофт нь дэлбэрснээс болоод хоёр тишээ зутаачдаг. Алуурчны байгууллага гэдэг нь тодорхойгүй ба алуурчдыг ранкаар нь жагсаадаг ба Seven маань 17369-д жагсдаг юм байна. Топ 100-д орохоор шийддэг. Тэгээд үсчний газартай болж үсчнээр нүрээ далдаж аллахын захиалга авдаг болж байгаа юм байна. どうもお嬢さん、うちの店でシャンプーしてきません？特別なサービスもご用意してますよ。このクズが。 Дараагийн нэг ажил орж ирсэн энэ муур юм. 何か作戦は思いついたのか? 我々が打つ手は一つ、幸福です。このチラシを拾い。 Ингээ манай Seven нохтын толгойлогчийн нохооны нүдийг нь хадгах даалгавар авдیں۔ Байж ууг нь алах ёстой биш үү? Очиж иш нүдийг хатгах байх тайх. Ингээд Seven маань өөрөө нохоо болоод амжилттай дотор нэвтрвэ. Seven нэрээ зохиож хилээд баригдчихдаг. 言うでしょ、犬はクソを食わずにいられねえって。そいつが本物の犬ならあれを食いたいはず。こいつマジで言ってんのか。全部くれてやる。 Тэгээд Seven шууд нүд рүү дайрсан боловч нөгөө нохооны нүд нь энд байдагнаас what the fuck. Тэгээд дулдаж байсан чинь яасан Seven-ийн доторх хүн нь гарч ирж ирдэг юм да. Тэгсэн яг үнэндээ энэ нохоо муур хоёр чинь бие биендээ хайртай байсан ч хүүхэд гаргаж чадахгүй шүү дээ. Хоёр өөр зүйл юм чинь угаас. Тэгээд хил чимээгүй зүгээр нохоо маань нөгөө муураа бодоод ингээд цутаачиж. Нөгөө муур нь ч тэгээд буруугаар ойлгоод өөр хүнтэй хайртай болчих гээд ингээд хоёр талд эвдрэлцчихэлтэй энэ ястаа драма болгонаагаар. За энэ дуу энтрэн ч яахаа тэгээд нэг тэгсэн болоод өнгөрсөн юм. Тэс нөгөө дэжгүй бүсгүч нь нохооны араас бас ирсэн байдیں۔ Нэрийг нь 13 гэдэг. Алуурчны ранкаар 37 дурдаг. Бас үнэн мундаг дам шиг байлээ. Тэгээд юу вэ? Энэ нохооч нь манай Seven байсан юм байл л дээ. Тэгээ Seven маань зүхтаагаад нохоо биш гэдгийг хэлсэн боловч нөгөөх нь дайраад байдаг ойлгохгүй. 何すんだ。下はなかなかやるようだな。騙されかけたぞ。カットしたドリアンにバッ。Шиш. Царийг нь харсан болохоор заавал аландаа гэ нөгөөтхний уурыг хүргээд. そんじゃあな。今度はお茶おごるからさ。電話してくれよな。 Гашуун үнэхээр гашуун байна гэхгүй юу? Нөгөө бодмор хүртэл энэ үнэн гаалгал юм. Муурын арим тэгээд ялч үлсэн болохоор тоон гүйцэтгэж тэгээд тутааж байгаа юм да. いつかお茶飲みに行こうな。